Өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхий сайд хөрсөх рүү баха хамт дайрцгаалаа. Сошиалын атманууд. Ардын хүүхэд ялж болдоггүй яатсан наадам бэ? Заавал чиний бүх ялах ёстой юм уу гэсэн сэдвээр тэр шүү дээ. Өмнөөс нь хариулчихъя. Тийм. Нарийн хариул энэ чинь ардын наадамч биш. Сандал ширээний төлөө наадам. Яг өнөөдөр бол заавал хөрсөхийн бүх тэр ардын наадамд чинь ялах ёстой юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл хөрсгийн засгийн газар Монголын төрийг 30 хамжил зайдалж эх орон газар шароог минь зарж барьдсан манан бүлэглэл 60 тэрбумын лой өрчтийг засаг төрөөс зайлуулахын тулд заавал өөрийн гэсэн багтаа байж ялан дийлнэ гэсэн үг юм. Цэрэгт явсан ч юм уу цэрэг зуух дайн байлдаантай кино үздэг хүн бол үүнийг ойлгоно л доо. Тулдаанд орохын тулд заавал өөрийн гэсэн цэрэг аримтай байх ёстой юм шүү дээ. Товчхондоо ийм байна. Харин тэр ардын хүүгэлгээд байгаа мөнгө чуулганыг яагаад баталсангүй вэ гэвэл тэрээр 60 тэрбумын хүн. Намын дараа хөрсөх болоод Монгол ардын намын удирдах зөвлөлөөс 60 тэрбумын лой өрчтөд худалдагдахгүй байж чадах хүнийг хотын даргад нэр дэвшүүлсэн. Эсрэг тал нь нэр дэвшүүлэхгүй зүгээр хараад сууна гэж ямар юм байх вэ? Тэд удаан хугацаанд бодож хамгийн гайгүй гэсэн хүнээ л нэр дэвшүүлсэн. Элбэг хошгируулагчийн орилоод байдаг хүний нөөцгүй болчихсон баг чинь яг амьдрал дээрээ манан бүлэглэл 60 тэрбумын хулгайч нар болох нь үүгээр нотлогдож байгаа юм шүү дээ. Хамгийн цэвэр гэсэн хүн очиж Улаанбаатар радиогийн байрыг хадам ажлаа лойрдож авч өгөх гэж оролдоод бүтлгүүцсэн энэ мөнх чулуу юм. Шулууг хоёлий. Үүнийг өгүүлэгч бибээр цагтаа тэр Улаанбаатар радиогоос чинь хоол хороож явсан хүн. Одоо харин энэ гайтай хөөтэй мөнх чулууны балгаар 20 шахам сэтгүүлч найруулагчийн ажлын байр байхгүй болцоход байгаа юм. Хэрвээ энэ мөнх чулуун 60 тэрбумын төлөөлөгч биш юм бол яагаад 60 тэрбумынхан өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэхгүй хоосоо орчих вэ? Тэд нар хотын даргын суудлыг тоохгүй орхино гэдэгт та нар итгэсээр суунаа уу? Нийслэл хот бол манан бүлэглэлийн гол санхүүжүүлэгч юм шүү дээ. Тиймээс лойрч мөнх чулууныг хэнийг ч тал бишээ гэдэг үлгэрт итгэж байгаа хүмүүс нэг бол юу ч бодох чадваргүй тоосгон толгойтноо. Үгүй бол 60 тэрбумын тогооноос шавхруу долоож ам зогоодог лойрчт юм. Логик нь ердөө л энэ.